Бодлого 11. Хийн молекулын дундаж квадратлах хурдыг 6 дахин ихсгэж, молекулын концентрацийг 4 дахин багасгах үед хийн даралт хэд дахин өсөх вэ гэсэн бодлого. За бодлого 11-ийн өгдлийг бичье. За хийн молекул дундаж квадрат хурдыг 6 дахин ихсгэсэн. Тэгвэл V2 хурд маань анхны V1 хурдаас 6 дахин их. Хийн концентрацийг 4 дахин багасгасан. Тэгвэл N2 концентрац маань анхны E1 концентрацаас 4 дахин бага. Тэгвэл яг уу даралт нь хэд дахин ихсэх вэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл эцсийн даралт P2-ыг эхний даралт P1-т хуваасан харьцааг олох нь байна. За, италикийн даралтын тэмээ. P тэнцүү N K T байдаг. За, хийн молекул дундаж квадратлах хурд V тэнцүү язгуур доор 3 kt-г хуваах нь M0 байдаг. За энэ K-н болцсон нутмал T-н абсолют температур M0 маань молекулын масс. За эндээс энийг квадратыг дэвшүүлчих юм бол хурдны квадрат тэнцүү 3 kt-г хуваах нь M0 болно. Эндээс kt-гийн өвчрөг олох юм бол kt тэнцүү юу гарах вэ? M0 V квадрат хуваах нь 3 болно. За P тэнцүү NKT италикийн даралтын томьёоны одоо kt нь яг уу V0-ийг үрждэг нь V квадрат M0 V квадрат нь 3-таа тэнцүү. За энийг шууд орлуулчих юм бол N-ийг үрждэг нь M0 V квадрат хуваах нь 3. За тэгвэл бодлогын өгцөн нөхцөл байсаар анхны даралт P1 нь яг уу N1 M0 V1-ийн квадрат хуваах нь 3 байна. За хийн эцсийн даралт P2 буюу N2 маань N1-ийг хуваах нь 4. Үрждэг нь M0, үрждэг нь V2-ийн квадрат буюу 36 V1-ийн квадрат болно. Яг л V2 маань 6 V1-тэй тэнцүү учраас V2-ийн квадрат маань 36 V1-ийн квадрат болно. Хуваах нь 3 бага. За эндээс 4-өө 36-таа хуваачи. 1 энд 9 болно. За тэр 9-ээс босод бүх шидэг бичээ. N1 M0 V1-ийн квадрат хуваах нь 3, 9-гээ авчвал үрждэг нь 9 болно. Энэ юу? Хийн анхны даралт. Өөрөлдвөл P2 даралт маань P1 даралтаасаа 9 дахин их. Хариу V2. V2-д таарч байна.